Байцгаана та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За түрүү манай учрын сайд ерөөдөө оршил хэсгийг одоо та бүхэн танилцуулсан байгаа. За юу вэ гэхээр хамтарсан засгийн газрын ажилласан хугацаанд бид хэд хэдэн салбарууд дээр одоо томоохон реформын шинжтэй эрх зүйн орчны ийм өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэл ажил хангаж ингэж ирсэн байгаа. За үүний нэг том хэсэг нь бол энэ татварын багц хуулинд өөрчлөлт оруулах ийм реформын шинжилгээтэй нэлээдгүй том тогтолцооны ийм өөрчлөлт хийхээр зорж ирсэн байгаа юм аа. За ингээд энэ удаагийн татварын өөрчлөлт маань одоо 2019 онд одоо томоохон өөрчлөлт орсноос хойш одоо даруй 5 жилийн дараа орж байгаагаараа нэлээд ойрхон хугацаанд дахин ийм том өөрчлөлт орж байгаагаараас онцлог юм байгаа юм. За ер нь яг 1990 оноос хойш харах юм бол бид 1992 онд бол анх бид цоо шин цагийн одоо татварын тогтолцоороо шилжсэн байдаг. За ингээд 2004 онд мөн одоо томоохон өөрчлөлт орсон. За түүнээс хойш 2019. За ингээд дөрөв дэх удаага юм томоохон өөрчлөлт орж байгаа ийм зүйл болох нэ. За ингээд өмнө бид засгийн газар дээр хэд хэдэн удаа мөн танилцуулсан. За мөн одоо намын дарга нарын төвшин за мөн одоо намууд дээр ч мөн одоо бүлгүүд дээр бас танилцуулгууд хийгдсэн байгаа. За ингээд одоо бэлэн болсон байгаа энэ одоо өөрчлөлт татварын багц хуулийн өөрчлөлт гэхээр татварын ерөнхий хууль хувь хүний орлого албан татварын тухай хууль, аж ахуйн нэгжийн орлого албан татварын тухай хууль, за мөн нэмийн үртгийн нөөтийн тухай хууль. За ийм дөрвөн хуулиндаа бол одоо гол өөрчлөлтүүд орж байгаа. За мэдээж одоо дагаад гайлын хуулинд мөн одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох юм байна. За ингээд хуулийн өргөн барихад бэлэн боллоо. За энэ удаагийн хуулийг бид одоо өөрчлөлтүүдэд бэлдэх явцад одоо маш өргөн хүрээтэй хилцүүлгүүдийг хийсэн байгаа. За нийтдээ 13 мянган одоо татвар төлөгчдийг хамруулсан. За мөн үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхим, за мөн улсын хурал дээрээс ажлын хэсэг гарч за энэ одоо өөрчлөлтүүдийг хийх бэлтгэл ажил дээр одоо хамтарч ажилласан байна. За энэ бол их одоо онцлог. За өмнөх өөрчлөлтүүд бол яг засгийн газар дээр одоо бэлдээд ингэ шууд өргөн барьдаг байсан бол энэ удаа бол их хурлаас нэлээд томоохон ажлын хэсэг гарч одоо бүр эхнээс нь одоо хамтарч ажилласан байгаа. За ингээд бид нийтдээ одоо 150 гаруй удаа уулзалтууд хийглээ. За мөн одоо вебсайтууд дээр одоо нээлттэй тавьж саналууд авсан байгаа. Ингээд 176 мянган одоо юм давхарцсан болон одоо дүн шинжилгээ хуулийн төслүүд дээр юм одоо саналууд ирсэн байгаа. За ингээд саналууд ч мөн нэлээдгүй бас тусгагдсан байгаа. За ингээд та бүхэнд би 3 чиглэлээр гол өөрчлөлтүүдийг хэлье. За нэгдүгээр за манай иргэдэд яаж одоо энэ татварын шинжилгүүд очих уу? Аж ахуйн нэгжүүд дээр яаж очих уу? За яг татварын байгууллага маань өөрөө яаж шинжилэгдэж байгаа гэдэг ийм 3 чиглэлээр мэдээлэл өгье. За ингээд иргэдэд за ингээд нэгдүгээр бүх иргэдийн одоо сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдаа авалтыг 100%. За үүнээс 800 мянган төгрөг хүртэлх худалдаа авалтыг 50%. За 800 мянгаас дээш нь бол одоо хуучнараа 20% одоо нөөтөөс одоо хөнгөлөгдөнө гэсэн үг. За тэгэхээр энэ одоо ямар учиртай тоо вэ гэхээр ингээд 500 мянган төгрөг хүртэлх худалдаа авалт нөөтөөс бүрэн чөлөөлөгдөхөөр нийт одоо худалдаа авалтын одоо нөөт уншуулж худалдаа авалт хийж байгаа иргэдийн маань одоо 51% нь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Нөөт төлөхгүй гэсэн үг. За 20% нь 50%-ийн буцаа авалтын. За ингээд үлдсэн одоо нэг 27 орчим хувь нь бол дугуйчнаар төлнө гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ бол одоо яг хамрагдалтын хувьд бол нийт иргэдийн баг ингээд 70% нь одоо нөөтөөс одоо 50-аас 100% бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. За энийг одоо жишээн дээр аваад харъя хэвлээ. За сая 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийжээ нөөтөөс. За тэгвэл 500 мянган төгрөг нь нөөтөөс бүрэн чөлөөлөгдөнө. За дараагийн одоо 300 мянган төгрөг нь бол 50% чөлөөлөгдөнө. Үлдсэн 700 мянган дээр бол хуучнараа одоо явна гэсэн үг юм байна. За энэ мөн одоо энэ ийм одоо тогтолцоороо бид прогрессив гэдэг дээ одоо шатлсан ийм нөөтийн систем рүү шилжснээр энэ нөөтийн хамрагдалт бол одоо бүртгэлийн хувьд бол улам сайжирна гэсэн үг. Одоо тухайлбал одоо 5 хүн амтай 5 одоо ам бүлтэй өрх байлаа гэхэд одоо эрг одоо яг өрхийнхаа гишүүн бүр дээр одоо худалдаа авалтуудаа хуваагаад тавихад одоо 2 сая 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийдэг өрх байлаа гэхэд 5 одоо ам бүлийнхаа 5 гишүүн дээр 500 мянган төгрөг хуваагаад тавихад тэр өрх одоо нөөт төс бүрэн чөлөөлөгдөх жишээтэй. За ийм одоо шатлсан нөөцийн тогтолцоор орж ираа гэсэн үг. За хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй тэнцэх буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого нь 100% одоо хөнгөлөгдөнө гэсэн үг. Татвар төлөхгүй гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл мөн одоо энэ шатлсан тогтолцоо байгаа юм. Одоо
800 мянган төгрөг гэдэг бол одоо цалингийн системээр нөөц төлж байгаа бүртгэлтэй манай нийт иргэдийн маань үндсэндээ 45% нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо сая төгрөгийн доорлоготой хүн эндээсээ татвар төлдөг хүн байлаа. 800 мянган төгрөг дээр бол татвар төлөхгүй гэсэн үг. 200 мянган төгрөг татвар төлнө гэсэн үг. За 2 сая төгрөгийн цалинтай хүн бол эхний 800 мянган төгрөг мөн одоо татвар төлөхгүй сая 200 мянган төгрөг дуучнараа одоо татвар төлөөд явна гэсэн үг байна. За ингээ гуравт бүхний дээр тэгш шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээд үйл ажиллагааны орлогыг шатлалт хамрагдуулах, хялбаршуулсан гормоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эвлүүлнэ гэж. За мөн Улаанбаатар хотоос орон нутаг шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, үртээмжтэй ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт хамрагдана. За 5 татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсч болзошгүй татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хөрвүүлдэг болно гэж. За аж ахуйн нэгжүүд дээр. За нэгт аж ахуйн нэгжийн 25%-аар татвар төлөх босгыг 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж 6-аас 10 тэрбум төгрөгийн ашигын татварыг 15% болгож бууруулна гэсэн үг. За энийг та бүхэн одоо маш сайн ойлгож байгаа гэж бодож байна. Одоо бол бид ерөөсөө үндсэндээ нэг л шаталтай 6 тэрбум төгрөгөөс дээш доош. 6 тэрбумаас дээш бол одоо шууд 25% татвар руу ордог байсан бол энэ мөн одоо компаниудыг аж ахуйн нэгжүүд маань томрох боломжгүй аж ахуйн нэгжүүд одоо задлж жижигрүүлэх иймэрхүү одоо байдал руу одоо хүрэгдэг байсан бол энэ ангиллыг нэмснээр одоо энэ одоо татварын дарамт одоо бүрэн арилна гэж харж байгаа. За ингээд одоо 6 тэрбум төгрөгөөс дээш 25% татвар төлдөг байсан бол 6-аас 10 хүртэл 15 болгож бууруулж байгаа. Ингээд 10-аас дээш бол 25% татвартай, 6 тэрбум хүртлээ бол уучнараа 10% татвартай ийм одоо хөнгөлөлт рүү шилжиж байна гэсэн үг. За мөн аж ахуйн нэгжүүдийн одоо хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэрэгшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг асагдуулахыг зөвшөөрж зардлыг төлсөн нөөтийг асах боломжийг нээнэ. За 5 баримтгүй худалдаа авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд нөөц шингэсэн гэж үзэж асагдах эрхийг мөн нээнэ. За аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн төвшин үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын нөөтийн төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал уян хатан байдлыг дэмжинэ гэж. За энд нэг зүйл орхигдсон байна шүү. За жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн дэмжих хүрээнд 1%-аар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж 3 жил хөнгөлөхөөр ийм шин зохицуулт орж иж байна. За 7-т нь үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчлэгээний нөөтийг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ. За 8 аж ахуйн нэгжийн гадаадад хийсэн бараа ажил үйлчлэгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө. 9 аж ахуйн нэгжийн гамшиг аюул үзэгдэл ослын улмаас үүссэн хохирлын даатгалын нөхөн төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлж албан журмын даатгалын хураамжийг хязгаарлалтгүйгээр хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө. 10 гадаад улсаас Монгол улсад оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчлэгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ноогдуулж тэдгээрийг суудхан төлөгчөөр бүртгүүлнэ гэж. За 3-т нь буюу татварын байгууллага маань одоо ямар өөрчлөлтүүд одоо орж байна гэх. За ерөнхий одоо хандлага үйлчлэгээний тогтолцооны хувьд бол одоо томоохон өөрчлөлт орно гэж үзэж байгаа. За үүнд нэг зөвлөн туслах үйлчлэгээнд төвлөрсөн татвар гайлын байгууллагын бүтцийн шинжилэл хийж татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авалга заавар зөвлөмжийг боловсруулан хөргүүлж танхимын болон цахим сургалтанд тогтмол хамруулна. 2 татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлд эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их хөгжил суурилсан 24 цагийн турш тасралтгүй ажиллах ийм одоо хорим руу шилжинэ гэж. За 3 хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гайл татварын албан төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж төвшин буурах нөхцөл бүрдсэн татварын эрсдлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж татварын тайлан ноогдлоо засах, зөрчлөө харилцаанд татварын эрсдлээ сэргийлэх боломжийг олгож хууль даган мөрдөлтийн түвшинд сайн албан татвар төлөгчийн нөөц төлөх хугацааг мөн хойшлуулах зохицуулт оруулж байгаа.
За 4 сүүлийн 2 татврын жилд албан татврын төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлгнасанд төлбөр зохих татврын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс эрүүлсэн хүсэлтэд үндэслэн 3 сар хүртэлх хугацаагаар сунгах өр төлөх хуваарийг харьяалах татврын албатаа урьдчилан тохирох боломжийг бүрдүүлнэ. 5 татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татврын өрийг хүлээн зөвшөөрч маргаангүй тохиолдолд түүний гаргасан хүсэлд үндэслэн татврын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татврын албатаа урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно. 6 гайлын болон татврын албаны үйл ажиллагааг уялдуулж хяналт шалгалтын давхарлыг арилгах замаар татвар төлөгчдийг татврын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ. 7 санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж татврын өртөө татвар төлөгчийг банкн дэх дансыг бүхэлд нь хаах бус 80% битүүмжилж үндсэн үйл ажиллагаагаар хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хуулийн төслүүдэд тусгасан болно. За мөн түүх соёлын үеийг хамгаалах хүрээнд түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалж буй барилга байгууламжийг үл хөдлөх хэд хөрөнгийн албан татвараас 100% хөнгөлөх болон зөвхөн иргэний өмчилж буй орон сууцыг үл хөдлөх хэд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх зэрэг зохицуултыг үл хөдлөх хэд хөрөнгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тусгалаа. Улаанбаатар хотын худалдааны танхимаас хуулийн төсөлтэй холбоотойгоор 1.3 их найт төгрөгийн төсвийн нөлөөтэй 21 саналыг ирүүлсэн. За саналуудыг нэг бүрчлэн судлан үзэж тодорхой хэмжээнд тусгасан байгаа. За ингээд ер нь дэлхийн нийтийн хувьд бас нэлээд томоохон эдийн засгийн сорилтын тодорхойгүй ийм он жилүүд байна. За тийм учраас одоо эдгээр татврын өөрчлөлтүүдээс үүсэх төсвийн нөлөөлөл бол 4 орчим их найт төгрөгийн ийм нөлөөлөлтэй байгаа. За тийм учраас нэг удаагийн төсвүүдээр бол шууд энэ одоо ийм ачаал авч бол дийлэхгүй. За тийм учраас эрхчлүүдэд 27 онуудад эдгээр өөрчлөлтүүдийг одоо төсвийн дарамтуудыг одоо жигд хуваарлж хугацааг ингээд зохицуулалтад оруулсан байгаа. За ингээд ерөнхий мэдээлэл юм байгаа. За хин хамгаалалтын сайд бас мэдээлэл нийгмийн даатгалын өөрчлөлтөнд. Тэрний дараа нэг хүмүүс асуулт